Сүүлийн үед томоохон худалдаа үйлчилгээний төвд гал гарах болсон. Иргэд албан байгууллагуудад ихээхэн хэмжээний хохирол учруулад байгаа галын шалтгаан янз бүр байгаа боловч ихэвчлэндээ барилгын дулаалгыг хөөсөнцөр хавтангаар хийсэнтэй холбоотой гэж албаныхан үзэж байгаа. За хөөсөнцөр хавтанг барилгад ашиглахдаа галын аюулгүй байдлыг нь хангаж байгаа эсэхэд анхаарах нь чухал гэж мэргэжлийн хүмүүс сануулсан байна. Өнгөрсөнд Нарантуул 1-2 худалдааны төв, Саандай худалдааны төв, мөн он гарсаар Барс 2 худалдааны төвд гарсан объектын гал төмөрт олон иргэн албан байгууллагын эд хөрөнгө сүйдсэн. Дээрх гал гарсан газруудад онцгой байдлын алба хаагчид очиж галыг унтраахад хөөсөнцөр хавтангаар дулаалга хийсэн байдал нь маш хүндрэлтэй байсан гэдгийг тэд хэлж байна. Хөөсөнцөр хийгээд гадна талаа нь одоо шавардлага явагдсан байдаг. Мөн одоо гівсэн хавтангууч байдаг юм уу юмар гадна талаас өнгөлчдөг л дөө. Тэгэхээр энэний битүүмжлийг буюу захиргааны холбоотыг маш сайн галын аюулгүй байдлыг хангаж өгөхгүй бол энэ барилга хоёр ханы завсраар тэр хөөсөнцөр маань шатлах нь явагдчихдаг. Гаднаасаа унтраахад их хүндрэлтэй, дотроосоо унтраахад бас хүндрэлтэй. Инглээ заавал бүгдийг задаргаа ээжээж, бүгдийг задлж тэр хөөсөнцөө гаргаж ээж унтраах юм аюултай. Ялангуяа өндөр барилгуудад бол одоо дороосоо хөөсөнцөж чадхад одоо дээдлийн давхруудыг тэр чигээр нь богино хугацаанд хамардаг учраас олон айл өрхийг хамрах юм аюултай болоод. Нэгэнт барилга объект барьж байгаа бол тухайн барилгын захиргааны угсралт, монтаж, аюулгүй байдал, дээрээс нь дотор нь үйл ажиллагаа явуулж байгаа компани бус байгууллагуудын өдөр тутмын одоо стандарт норм тэрийг бол хангуулах ажиллагааг бол тодорхой анхаарч гал гардаг, гал дэмжих материалуудыг онцгой анхаарч тийм учраас бол энэ хөөсөнцрийг хаанаас авч яана, яг нийлүүлж гин гэдэг манай мэргэжлийн хяналтын бол барилгын явц чанарт бол шалгалт тавьдаг үед бол энэ дээр бол одоо бас анхаарах хэрэгтэй байна гэдгийг бол хэлж үзүүлж байна л да. Сүүлийн үед баригдаж байгаа ихэнх барилгууд дулаалгын асуудлаа хөөсөнцөр хавтаа ашиглан шийддэг болсон. Хөөсөнцөр хавтан нь гал гарсан нөхцөлд галыг маш хурдан тархаадаг гэдгийг онцгой байдлын алба хаагчид хэлж байгаамаа. Тэгвэл хөөсөнцрийг барилгад ашиглахад Монгол улсад ямар норм стандарт мөрддөг тухай бид албаны үнээс тайлбар авсан юм а. Урд нь бол хөөсөн полистрол хавтангийн 4629 гэсэн стандарт бол мөрдөгдөж байсан. 11 оноос бол MNS-ийн 13163 гэсэн стандарт бол мөрдөгдөж байгаа. Энэ дээр бол бас галын зэрэглийг бол бас тодорхой тусгаж өгөх шаардлагатай юм байна гэдэг тал дээр бол стандартаар хэмжилсэн газар руу бас бид нар бас бичигээ болсон байгаа. Хөөсөнцөр хавтангийн давуу тал нь гэвэл дулаан хадгалах чадвар маш сайн. Гэхдээ гол анхаарах зүйл нь гал тэсвэртэй эсхийг нь чухалчлах хэрэгтэй. Гал тэсвэртэй байдал нь нэгдүгээрт нягтаас хамаардаг, хоёрдугаарт ашиглаж байгаа түүхийд нь галд умааж хайлдаг буюу гал дэмждэггүй, шууд шатдаг буюу гал дэмждэг гэсэн хоёр янз байдаг юм байна. Солонгос улсад 1 м3 хөөсөнцөр хавтан 30 кг-аас багагүй жинтэй байх гэсэн стандарт мөрдөгддөг. Монголын барилгад ихэвчлэн 10 кг-аас ихгүй жинтэй нэгтрал багтай хөөсөнцрийг дулаалгад ашигладаг. Энэ нь магадгүй нэгтрал ихтэй хөөсөнцрөөс үнийн хувьд 2 дахин хямд байдагтай холбоотой байхаа. Манай улсад тэр дундаа Улаанбаатар хотод агаарын бохирдлын асуудал хамгийн их анхаарал татаж байгаа. Тиймээс дулааны алдагдал багатай хөөсөнцөр хавтан мэтийн шийдлийн ач холбогдол маш их. Гэхдээ галын аюулгүй байдалд нь стандарт тогтоож түүнийгээ мөрдүүлэх тал дээр нь анхаарахгүй бол галын аюул тохиолдсон үед хоромхон зуурт маш их хэмжээний эд хөрөнгө сүйдэх, хүний амнаас эрсдэх аюулч нүүрлэж байгааг албаныхан санууллаа.